Сайн бацхан сонсогчдоо та бүхэнд энэ цаг мөчийн мэндийг хүргэе. Та бүхэндээ дахин төрсөн өдрийн мэндчилгээр уулзж байгаа та байна. Студид та бүхэндээ хамт баттагтана. Өнөөдөр хийж имэн хорвоод мэндэлсэн бид бүгдийн баярын өдөр болж байгаа юм аа. Ээжээсээ холдоод эх орноосоо гараад багагүй хугацааг ардаа өргөжээ. Өөр хэл, өөр соёлтой олон танихгүй хүмүүс дунд өөрийн байр сууриа олох гэж багагүй зүйл үзэж мэдэрч туулж явна да. Эх орн элхэн саднаасаа хол явахдаа байнга алдаад явсангүй. Олон онооны дунд багагүй алдааны амтыг мэдэрчил явна. Онож явхад их сайхан. Хамгаа сайртай хүмүүс маань надаас ч илүү баярлдаг болохоор зөвхөн тэднийхээ төлөө байнга л онохыг хүснэ. Жаргал зовлон ээлжтэй байдгийн адилаар дандаа онно гэж байх вэ. Хамгийн их сэтгэл өвдөгдөх зүйл бол хамгийн хайртай хүмүүс маань юу ч хийж чадахгүй хэрнээ. Миний төлөө шаналж, зовж, миний төлөө нойргүй хонсон тэр өдрүүд юм даа. Ээжээсээ холдсон хэдэн жилд ээжийнхээ нойрноос олон ч удаа хүмсэлсэн да. Өнөөдөр ээжийн маань төрсөн өдөр. Хайртай ээж минь. Танда энэ хорвоод охиныхоо ээж болж ирсэнд баярлалаа. Учрахын заяанд би талархдаг. Уужим сэтгэлийнх нь хатыг би биширдэг. Болохгүй бүтэхгүй бүхнийг үтээдэгт бахархдаг. Бодол болж ганцаардахад минь гонгийг минь үргээдэг найз минь байдагт баярлалдаг. Амьдралын нухчаанд бүдэрч нуграагүйгт нь би гайхдаг. Ходол хуурмагт төөрөөгүйд тань, хуурамч хүмүүст автаагүйд тань, харанхуй бүрээд халшраагүйд тань, хамгаас их хатуужилт тань. Халгиж салхих сэтгэлийн тэнхийгт нь охин нь биширдэг. Уудмыг ухаанд тань залбирч мөргий. Уртаа суртын амьдралд бууж өгөөгүй энгүй их ухаан сэтгэлийн хүчийг охин нь яаж бишрээд бахархахгүй байхын аргагүй. Асгарсныг төвчээр ухаан зүтгэл хүчийгт нь яаж ч ухаан зараад хаанч хүрэхгүй л юм да. Охинтой. Энэ хорвоод мэндэлсэн хосгүй сайхан баярын мэндийг бүгд найрамдах солонгос улсаас хүргэж байна. Хамтдаа байгаагүй мөч хүүхдээ тантайгаа та нартайгаа очиж өнгөрүүлэх болно. Ээжээ. Хайртай шүү танд. Чангаас чанга тэврэн үсэ. Бурханд ойрхон энэ жижигхэн гар. Миний ээжийн гар. Буян дууддаг энэ царай муутайхан гар. Миний төлөв залбирдаг гар. Олон үрийнхээ үлгийг боож өрчлөө суусны энэ гараас орчлонгийн хамгийн цөөлнийг би мэдэрдэг. Энэ миний ээжийн гар. Нулимсаа нуухтай ээж минь энэ л гараараа харчиж тайвширдаг. Нүглээс намайг холдуулах гэж ээж минь энэ л гараараа эрх хэрхүүлдэг. Амьдралыг минь энэ л гараараа өргөж босгосон. Аавыг минь ээж минь энэ л гараараа хөдлөж алгасан. Энэ миний ээжийн гар. Гурмын бөгж зүүж гангарч явсан энэ залуухан гар. Ховынтаа сүү бариад гонхож явсан энэ халуухан гар. Илж дулаахнаар намайг тэвэрдэг энэ инэрлийн гар. Их хайраар над руу алгаад хэлэгдэг энэ ээжийн минь гар. Он цагийн салхинд имэрч үрчлээдсэн энэ гар буянтны гар. Ондоо хаанаас ч хайгаад олдохгүй энэ гар бурхны гар. Сүү сэтгэл хоёроо дэлгэж байдаг энэ гар эрхэм гар. Сүнс сүдэр хоёрыг минь өргөж явдаг энэ гар ээжийн минь гар.
Баярлалаа та бүхэндээ охин ганчимгээс хайр тийж болох инх цэцэг зориул нийлгээсэн мэндчилгээг уншиж толлууллаа. Та бүхэнтэй хамт оттогтгойлаа. Ээж хүн заримдаа гонд цөхрөх юм, эсвэл би буруу зүйл хийгээд байгаа ч юм болов. Бусдад хайрыг дуулах жаргал минь болохоор буруу бусдаас биш өрөөсөө хайжинд хүрсэн юм. Гэрэлрүү тимүүлээ сэтгэлийн минь хүч тундрах яах ёстой эчин хүүгээ мэднэ гониглах хэрэггүй хөлмөр бавч би дуулах болно.